том реформуудаа хий, том төслүүдэд хөдөлгөе. Эдийн засгийнхаа бодит прагматик асуудлуудыг хамтар шийдье гэсэн ийм зүйл залт байсан. Одоо тэгээд уг нь энэ ажлаа ингээд хийж чадсангүй. Реформуудаа эхэлж чадсангүй, төслүүдэд явуулж чадсангүй гэх юм бол би ойлгож байгаа. Тэр тохиолдолд бол одоо хамтарсан засгийн газарт дүнэлтээ тавиад явах нь зүйтэй байна. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол энэ хамтарсан засгийн газар бол яг энэ гэрээнийхээ дагуу маш сайн ажилласан. Би энийг бүр онцлон хэлмээр байна. Арц намын сайдуу сайн ажилласан. Засгийн газрын бүх сайдуу сайн ажилласан. Луугаант мөр дарга маш их гал авч ажилласан. За бид нэр өвчлөө гэсэн нийгмээр ингээд шүүмжлүүлсэн ч гэсэн эрчим хүчний реформыг амжилттай хийж чадсан. Үр дүнд нь одоо хөрөнгө оруулалт орж ирээд 28-аас 30 он гэхэд Монгол улс эрчим хүчний бие даасан хараат ус болно гэдэгт бол зориод явж байгаа. Итгэл үнэмшилтэй байгаа. Ажил бол явж байгаа. Гэтэл ингээд 3 нам шийдчихэд нэг намынх нь баг гурлаар дүгнээд тэгээд гэрээнийхээ үргийг биелүүлсэнгүй гэж байгаад бол би дотроо бол харамсаж байгаа. Тэгээд албан ёсоор тэр яаж хандхыг нь харъя. Дахиад нэг зүйлийг хэлэхэд бол Монгол улс бол парламентын засаглалтай улс юм байна. Тэгээд засгийн газрыг хаанаас бүрдүүлдэг юм бэ гэхээр парламентаас бүрдүүлдэг шүү дээ. Энэ бол төрийн эрх барих дээд шатны байгууллага. Тэгээд энд 5 одоо суудалтай улс төр хүчин байгаа. Үүний нэг нь бол ардын нам. Тэгээд ардын намын нэг шийдвэрээр ингээд засаг дүр өөрчлөгдөд байж болохгүй. Тэгээд үндсэн хуулийнхаа зохицуулалтын дагуу улсын хурал бол асуудлаа хэлцээд явах нь зүйтэй байна. Тэгээд засгийн газар хамтарсан засгийн газар огцохгүй үгүй юу гэдгийг бол парламент дээр шийдэх явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Хамгийн бага хурал болоод мэдээлэл хугацаа өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд хүн амд албан ёсоор гэх юм уу, тухайн тогтоолын асуудал юм уу, цаасаар гэсэн зүйл байна. Бага хурлын тогтоол шийдвэр. Одоогоор надад ирсэн мэдээлэл огт байхгүй байна. Би яг та бүгдтэй адилхан хэвлэлийн мэдээлэлтэй байна. Бага хурлын дараа 3 намын дарга бас уулзсан. Энүүгээр юу яригдсан юм бол 3 намын дарга бол уулзсан. Тэгээд уулзаад ялангуяа ганц төмөр дарга бит хоёрын байр суурь бол ижилхэн байгаа. Албан ёсоор тэр гэрээгээд дүгнээд тэгээд үндслүүдээ гаргаж ирээд тэгээд бидэрт өгөх юм бол бид нар түн дээр нь үндслээд энэ 3 намын хүрээнд бодлогын зөвлөл гэж байдаг. Тэгээд энэ бодлогын зөвлөлөөр асуудлуудаа оруулаад хэлцээд явах зүйтэй байна. Бас энэ засгийн газрын хурлаараа бас ерөнхий сайд бас одоо мэдээлэл өгөх л үедээ. Тэгээд их хурлаараа бүгдээрээ сайхан уулзчих үед оюун эрдэнэ сайдын ямар тайлбар өгсөн бэ? Танай намын хувьд бас яг яа гэсэн юм бол арчсан намыг бол гэрээгээ зөрчсөн гэдэг. Дараа нь ч гэсэн танайхыг одоо гэрээ зөрчсөн нэрлэлээр гаргах боломжтой гэж харагдаж шүү дээ. Тэгэхээр танах хүчнэрээ юу юм бэ? Тогтоолыг бол яг арчсан нам хүн нам гэдэг юм нэр болоод харагдаж байна. Би өмнө ярьсан учраас байр суурь маань хэвээрээ хүн нам байна уу байхгүй байна уу тэр бол 30 дугаар асуудал. Гэхдээ өнөөдөр дэлхийд даяар бужигнж байгаа ийм үед бид нар дотроо нэгдэж нэгтраад энэ сорилтыг давах ийм л ганцхан боломж байна. Тэгээ хэрвээ ингээд ардын нам түүгээрээ ингээд засгийн газараа байгуулад явна гэдэг юм бол болно шүү дээ. Мэдээж бидний хувьд бол болохгүй зүйлийг нь одоо шүүмжлэл болох зүйлийг нь дэмжиж явах байх тийм. Гэхдээ өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд бол тэр бол бодит байдал дээр бол хүнд. Тэгээ би бас өмнө хэлжсэн. 96-аас 2000 оны хаус байдал явах юм байна. Маш олон засгийн газар огцрох юм байна. Парламент нь бол легитим чанараа алдах магадлалтай, үр дүнд нь засаглалын өөрчлөлт рүү явах ийм дүр зураг бол явж байна гэх маш олон гişүүдээс яриад гисэн байлаа. Тэгээ тийм болохоор миний байр суурь бол хэвээрээ юу вэ гэхээр Монгол улс ардсан улс байх ёстой. Их чөлөөтэй улс байх ёстой. Тийм болохоор явж энэ бол засаглалын асуудал дээр очиж тулнаа гэдэг та бүхэн харах байх. Тэгээд үүнийгээ бол одоо ерхий сайд өөрөө бүлгүүдээр орж танилцуулга хийх ёстой илгээтэй би. Хүн намын улсын уралдах зөвлөлөөр ирж танилцуулга хийх зүйтэй гэсэн байр суурьтай байна. 3 намын даргаар уулзчих үед оюутан сайд ямар нэгэн тайлбар хийлээгүй юу? Хурлын стандартаар болсон шүү дээ. Ер нь хурлаа өгнө юу? Яг оюутан ерхий сайдын хувьд бол нэг л байр суурьтай байгаа шүү дээ. Бид нар үндсэн хуулиар нэмэлт өөрчлөлтийг хийхдээ цаашаага энэ холбоо системийг оруулж ирэхдээ барьсан ямар зарчим бэ гэхээр 35 жилийн энэ 2 намын тогтолцоо явсаар байгаа
нэг намын тогтолцоо болчлоо. Тэгээ цаашаа манай нам бол дийлэхгүй. Тэгээ цаашаагаа ингээд ардсан тогтолцоо маань эргээд авторитар дэглэм рүү орчих юм нөхцөлөд үүсэж байгаа болохоор бүгдээрээ энийг хамтарч хийя гэсэн. Тэгээд хүн намын хувьд бол 3-4 жил ингээд бүх аймаг орон нутгаараа яваад эргэтэйгээ уулзаад хамтарч бид нар хийсэн үнэ. Одоо байр суурь нь бол хэвээрээ байлаа. Хэвээ ингээд хамтрахгүй тохиолдолд бол би ажиллаа өгнө. Хамтраад энэ доктортой байдлаа хадгалаад явнаа. Парламентын арчлалын талд байна. Ямар нэгэн засаглалын өөрчлөлт байхгүйгээр цаашаагаа ингээд парламент маань 126 гишүүн өнөөдөр зүг юм байна. Цаашаагаа энэ өөрөө дараагийн асуудал нь эдийн засгийн том төслүүдийг хөдөлгөх юм боломж нь мөн юм байна гэдгийг иргэдэд ойлгуулах энэ асуудал дээр би хаалттай байна л гэсэн байр суурь байна. Нэг асуултанд хариулаад өгөөч. Оюун эрдэнэ сайдын хүүгийн тасалтай холбоотой асуудлыг эргэж хөнжилсэн. Гэтэл энэ гэр бүлийн асуудал цаашлаад энэ төр засгийн асуудал очиод байна л да. Хамтарсан засгийн газар цаашид явах уугүй эсэх дээр хэлчихэд байна. Энэ дээр та яг энэ логик шалтгааныг юу намын яг энэ зогсож байгаа бол би ингээд зарим сэтгүүлчдэн загнуулаад хэлсэн шүү дээ. Тэр орлогоо нотлоод явах нь зүйтэй. Залуучууд жагсаалт хийж байгаа нь зүйтэй. Арчсан орон шүү дээ. Гэтэл тэр орлогоо нотлоод явах хэвээр асуудлыг шууд ингээд хамтарсан засгийн асуудал болгож хувираад тэгээ ардын намын баг хурлаараа ингээд хилцээд явж байгаа нь буруу л гэж би хэлсэн шүү дээ. Байр суурь. Хүмүүс бол мушгаад хэлээ л. Тэгэхээр өнөөдөр бол хүн нам бол би байр суурийг дахиад хэллээ. Хүн нам бол бүх орон нутгийн салбартай 100 мянга гаруй дэмжигч гишүүдтэй улс төрийн том өвчин болцсон. Одоо бид бол шаардлага тавьж байгаа шүү дээ. Ардын намынхаа та нар ингээд улс орныхаа эрх ашигыг уртаа харж байна уу? Аль эсвэл өөрийн намынхаа эрх ашигыг уртаа харж байна уу? Ардсан намын бас зарим хэсэгт хэлээд байгаа шүү дээ. Та бүгд маань ингээд хамтарчаад тэгснэ бид нар сүрэг хүчин байх хэрэгтэй гэсэн ийм байдлаар ингээд яваад байх нь улс орны эрх ашиг үгүй юу? Хүн намын хувьд бол бид нар яаж шүүмжлүүлж болно? Гэхдээ хүн намын хувьд бол Монгол улсын эрх ашиг чухал. Бид ямар ч тохиолдолд парламентын арчлалынхаа талд бол байна. Ямар нэгэн засаглал солих асуудлыг бол эрс эсэргүүцсэн. Нөгөө талд Монгол улсын эдийн засгийн одоо хөгжлийн асуудал дээр том төслүүд бүтээн байгуулалт, гадны хөрөнгө оруулалт, эдийн засгийн прагматик бодлогууд дээр бол хүн нам хав хатуу зогсноо. Ингэхгүй бол үргэлжлэн мөнхийн ядуу байна. Ингэхгүй бол үргэлжлэн мөнх сонгуулийн юм одоо санал худалдаа авалтаар явна. Тэгээ ингэхгүй бол арчлал хөгжих ямар боломж байх. Дахин анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг үг байдаг. Энэ тохиолдолд байцтай ганц хөлжээдгүй. Гэрээ байгуулсан шүү дээ. Тэгэхээр шүү дээ. Өндөг анхдагч уу, дахин анхдагч уу улс төрийн доктор, улс төрийн энэ байдал нь анхдагч уу, эдийн засгийн анхдагч уу, эдийн засгийн анхдагч уу сэтгүүлчлээ. Танай намайг хамтарсан зэрэг үлдээ санал тавьбал үлдэн гэсэн үг үү? Эдийн засгаа бид нар айгуу сайн одоо бодлого хийж ээж нэг хүнд оногдох бодит орлого $10,000 болгож байж бидний популизмаас сална шүү. Санал худалдаа авалтаа сална. Бодлогын улс төр явдаг болно. Тэгэхгүй ийм одоо орлого багтаа нийгэм цаашаа ингээд бужнаад явах юм бол манай арчлал бол маш том ингээд засаг тур тогтвортой ах хэвээр бид нар болсон болгон санал хийж байгаа. Эцэг чинийг бол юу гэдэг дургу байхгүй байна шүү дээ. Олон нь хүмүүсээ даах процессыг улс төрийн улс төрчийн одоо энэ орхосод авсан одоо энэ зарлахын асуудалтай. тэрэн дээр би юусоо буруу шаагаагүй шүү дээ. Тэгээд орлогоо нотлоод болохгүй бол хариуцлага үүрээд явах нь бол ямар ч улс төрчийн одоо үүрэг шүү дээ. Тэр тохиолдолд орлогоо нотлож чадахгүй бол тэгэл оюун эрдэнэ ерхээсээ дажлаа өгөл явчихсан шүү дээ. Энэ өөрөө хамтарсан засгийн газрын асуудал биш шүү дээ. Тэр гэрээний хариуцлагын асуудал юу гэж тавьчихсан бэ? Яасан бэ? Одоо энэ засагч онцгой хүүхдэд очиад байна шүү дээ. Тэгэхээр та хамтарсан засгийн газарт ажиллаж байгаа сайдын энэ даргын оюутан дарга одоо энэ асуудлаа тайлбарлаач. Олон нийтэд ил гаргаж шаардлага хийж байгаа юу? Уулзалтын үеэр энийг хэлсэн. Одоо өөрөө бол хэлж байгаа шүү дээ. Би тэр сэтэрхий зүү сэмхийн хадаг авсан байх юм бол хариуцлага хүлээнэ л гэт. Тэгээ хууль хяналтын байгууллага нь одоо ингэ шалгаад хүүхэд нь ирээд шалгуулж байгаа юм байл шүү дээ. Тэн дээр ямар нэгэн зөвчлөлт гарч ирэх юм бол тэгэл тийм шаардлага тавина шүү дээ. Одоо ингээд шинэ засаг танай намайг орсон хоёр юм ялгамаар шүү дээ. Тэнд ингээд орлогоо нотлох гэдэг асуудал ингээд явж байхад энд ингээд хамтарсан засгийн газар буруу гэдэг асуудал явахлаар энэ чинь юу гэсэн үг юм чи Монголоос хөгжихгүй үстэй. Тийм үстэй. Харин тийм бол энийг би шүүмжилж байгаа нь бодит байдал байхгүй. Энэ болохгүй л гэж бүр өмнө шүүмжилсэн шүү дээ энэ. Та нар ингээд асуудлаа буруу тавиад байна. Гурван намын дараа гэрээ байгуулсан.
Энэ гэрээн дээр хамтарсан засгийн газар унвал хэрвээ ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээнэ гэдэг заалт бий юу? Гантмөр даргын хувьд бол 3 намын даргаар хамтын хариуцлага хүлээнэ гэдэг ийм заалттай гэдэг ийм зүйлийг хэлээд хамтарсан засаг унвал ажиллаа өгнө намын даргийнхаа ажлыг хамтын хариуцлага Таны хувьд Тийм хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалт бол байхгүй. Зөвхөн хамтын хариуцлага хүлээнэ гэдэг энэ улс төрчин байр суурь шүү дээ. Би ганц төмөр даргаыг бол маш их ойлгож байгаа. Маш их тийм төвчээр гаргаж маш олон юм гүтгэлд оромжлыг шингээж хагаад ардсан намыг нэгтгэж чадсан дарга нь. Хоёрдугаар хамтарч ажиллаж байхад маш их тийм дэмтэй байсан. Бид нар яг нам үйл харгалзаад яг нэг юм багаар ажиллаж чадсан байхгүй. Энэ бол маш сайн жишг байсан. Тэнд бол ямар нэг эрх ашиг байхгүйсэн шүү. Ямар нэгэн хулгай огт байхгүй. Бүгд ажлын төлөө 7 хоног ингээд тасралтгүй ажилладаг байсан. Энд бол манай ардсан намын сайдар маш сайн байсан. Ардын намын сайдар сайн байсан. Тэгээд түн намынх ч гэсэн бас ингээд чадлынхаа хэрээр бас реформа хийгээд ингээд явсан. Тэгээд том ажлууд ингээд хөтлөөд явсан. Урамтай байсан. Тэгээд энэ бол 35 жил ингээд өөр хоорондоо хэддэж муудалцсан. Энэ Монголын одоо арчлалын энэ сөрөг талыг бол бид нар засаж чадах юм байна. Итгэл үнэмшил байх юм байна. Цаашаа бид нар том төслөдөө хөдөлгөөд иргэдийнхээ орлогыг нэмж чадах юм байна. Арчлаа хамгаалж чадах юм байна. Цаашаа мэдээ шүүмжлэл байлгүй яах вэ? Энийг бол даваад эрх ашиг дээр нэгдэж чадах юм байна гэдэг ийм итгэл үнэмшил бидэрт бол төрсөн. Одоо энэ итгэл үнэмшлээ бол хамгаалж явах нь зүйтэй. Харамсалтай манай ганц төмөр дарга бол өөрөө одоо итгэл үнэмшил маань тасралтаа ажиллаа өгье гэсэн байна. Би бол энэ дээр бол жаахан өөр байр суурьтай байгаа. Уг нь шүдэд суугаад цаашаа ус орныхаа төлөө ингээд явах зүйтэй л гэсэн байр суурьтай